би бэлэн боллоо. Тэгэхээр надад та нарт дуулах нэг сайн, нэг муу мэдээ байна. Та нар мууг нь бол мэдээж мэдсэн бах. Монголд анхны коронавирус илэрсэн. Тэгээд нөгөө сайн мэдээ нь юу гэвэл Монгол хүн байгаагүй. Талаас. Сайн мэдээ нь юу гэвэл тэрхүү Франц иргэнтэй одоо хавцсан 126 иргэний шинжилгээний дүн бол бүгд халдваргүй гарсан. Миний Facebook руу хин юм бичээд байгаа юм бэ? Интернетээ хаалаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор тэрхүү Франц иргэний зураг тэр яг жинхэнэ зураг үг болсон би сайн мэдэхгүй. Зураг нэлээд сошиалаар явж бас хүмүүсийн юу гэдгийг уур уцаарыг нэлээд хүргэсэн юм шиг үлээ. Нэг талаар бол мэдээж аргагүй бид нар бол маш сайн хамгаалсан ямарч халдваргүй одоо орнуудын нэг хിവэр байсан. Мэдээж нөгөө талаараа бол тэрхүү уур уцаар ямар одоо үнэхээр шаардлагатай юу гэж бас асуух хэрэгтэй байх. Би бол аюу их цаазал бууд гэсэн юунес тэрүүдийг харсан. Тэгээ мэдээж өнөөдөр орчин үед бол ямар улс мэдээж хиний нэг цаазлах вэ те? Юу нүү? За тэгээ Францын мэдээллийн гол сувгуудын нэг болох BFM TV гэдэг нэртэй сувгийн пэйжээр бол Facebook пэйжээр бол Франц хүн одоо ингээд Монгол руу ингээд коронавирус оруулсан байна гэсэн мэдээлэлтэй бас та нарт бас сэтгэлдлийг бас жоохон орчуулж өгье гэж бодсон. Ерөнхийдөө хандлт ихтэй сэтгэлдүүдийн шууд харчихад бол хүмүүсийн сэтгэл зүй ер нь ямар байгааг бол мэдэх бах. Тэгээ Шаки Олор гэж хүн юу гэж хэлсэн байдгүй гэхээр би бол энд юусоо гайхгүй байна. Тэр хүмүүс гэдэг нь бол энэ одоо энэ Монголд авчирсан одоо хүний жишээнээр ярьж байгаах. Тэгээд тэр хүмүүс бол юусоо өөртөө орондоо үлддэггүй гэсэн мөртлөө гадны хүмүүсийг нутагтаа байлгах дурггүй гэж байна. Энэ би мэдээж би зарим тохиолдолд хэлж байгаа шүү гэдгийгсэн маань ерөөдөө тэр айлтж байгаа хүмүүсийг бас шүүмжилж байна. Энэ дээд шатны гадны хүмүүсийг оруулах дургу мөртлөө өөртөө гадагшаа бол аюух явдаг гэж бас шүүмжилж байна. За энэ Audrey Vian гэж хүн бас ерөөдөө нэг сонгосны буудлууд бол аюу хяналт шалгалт муутай байгаа. Ер нь анханасаа Францаас явах ёсгүй байсан. Энд дөр бол засгийн газар хариуцлага тооцох ёстой гэж тэгж байна. Ерөөдөө анханасаа Францаас явах хэрэггүй байсан юм аа. Тэгээ Натали Кеслер гэж хүн Франц ерөөсөө өөрчлөлт хамгаалахгүй байна. Тэгээд ийс ингэж хүмүүсийг явуулж одоо нөгөө тест шинжилгээнд хамрагдахгүй мөртлөө одоо ингээ вирус энэ тэнд ингээд зацаад байна гэсэн сэтгэл явж байна. За тэгээд ерөнхийдөө энэ Францын одоо арт түмний сэтгэлдлүүд гэх юм уу? Энэ пэйж дээр байгаа сэтгэлдлүүд бол тэр Франц хүнээ бол нэлээд шүүмжилсэн юунууд сэтгэлүүд бол аяих байна. Тэгээд Монголын талаас ерөнхийдөө сэтгэлүүдийг харахаар ерөнхийдөө бас ингээ Францууд одоо ингээд тийм Монголд ингээ яагаад өвчин тараагаад байна гэсэн сэтгэл байна. Тэгээд ингээд ерөнхийдөө харах юм бол бас бид нараас нэг Франц хүний алдаан дээр ерөнхийдөө одоо Францууд ингээд давраад байна гэсэн сэтгэл бас аюух байгаа нь бол яг зохистой гэж бол хэлэхэд бол аюух хэцүү. Тэгээд ерөнхийдөө би та нарт ерөнхийдөө ямар зорилгоор энийг харуулж байна вэ гэхээр Франц хүмүүс өөрсдөө ч гэсэн тэр оруулж ирсэн хүн дээр бол бас шүүмжлэлтэй хандж байна. За тэгээд дөнгөж саяхнаас бол тэрхүү Франц иргэний өөрийнхөө хэлсэн үг нь бол сошиалар жоохон явж байна. Энэ болохоор юу гэсэн байна вэ гэхээр ерөнхийдөө монголчууд жоохон гай болчуудаа тэгээд эндээ ингээд суаарлагдаа дуусъя. Ингээд бүх монголчуудаас уушлахгүй маар байна гэсэн бас бяцхан эморлын үг явсан байна. Тэгээд яг миний зүгээс харж байгаагаар бол бид нар бас хитрхи их үзээ ядаач байгаа юм шиг бас юу сошиалар аюуг харагдчихлээ. Тэгээд миний харж байгаагаар бол юу гэдэг энэ Францыг гэж үзээ ядахын оронд бас илүү гайгүй анхаарат гэх юм уу? Хэрвээ нутруу Франц руу буцаачих юм бол ийшээ авчирчих юм бол Монгол хүмүүст бас аюу хэрэгтэй байх. Яагаад вэ гэхээр миний мэдж байгаагаар бол маш олон монголчууд Францд ирж маш хүнд өвчнөөс аврагддаг. Бараг 100 монголчууд байгааха миний бодлоор л яг Францд ирж имжлүүлж байгаа. Тэгээд тэр утгаараа юу гэдэг жоохон хайр түгээцгээе. Нэгнээ хайрлцгаая. Эндээс та нарт хайр түгээе. За тэгээд энэ хооронд одоогийн байдлаар өчигдрийн одоо хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийд даяар 118 мянган хүн 322 хүн халдварлаж 4292 хүн нас урсан байна. Тэгээд та нар зарим нь ер нь Францд ер нь байдал ямар байгаа гэж бодож магадгүй. Одоо яг 3 сарын 12-ны өдрийн 1 цаг 49 минутын байдлаар
2281 хүн одоо өвчлөгдөж 48 хүн нас урсан байна. Энэ тоол аюу хурдан өсч байна. Урагчдаар баг 1000 гарч ирсэн 2 хоногийн өмнө. Тэгээд нэг байж байгаа телевизээр хасаахлаар баг өдөрт 300 400 500-аар өсөж байгаа юм хайшин. За тэгээ Монголд нэгэн Франц хүн бас ерөөхдөө бяцхан шуугаан дэгдэж байгаа бол Америкт бас нэгэн Франц хүн. За тэгээ харамсалтай нь NBA-ийн тоглогчдоос анхны тохиолдол илэрсэн. Сая хэдэн цагийн өмнө тэгээд Руди Гоберт гэдэг тоглогч байдаг. Төвийн тоглогч Франц тоглогч. Тэгээд тэрхүү тоглогчоос бол өнөөдөр Юта Jazz, Оклахома хоёрын хоорондын тоглолтын дундуур ердөө өмнөх нь юм уу хайшин тоглолт эхлэсний дараа гэхдээ яг тэрхүү одоо вирусын шинжилгээ батлагдсан байгаа Руди Гобертийн. Тэгээд ийм улмаас шууд одоо энэ Thunder Jazz хоёрын тоглолт бол шууд цуслагдсан байгаа. Тэр дороо тоглолтын дундуур. Тэгээд үүнээс шалтгаалж NBA тэр чигтээ тоглолтууд нь бас тодорхой бус хугацаагаар цуслагдсан байгаа. Энэ бол мэдээж зөвхөн Utah Jazz багийн одоо финүүд юм биш. Сагсан хүмүүс сонирхдаг дэлхийд даяар сонирхтой бүх залуучдад бол маш харамсалтай мэдээ. Тэгээд ер нь дэлхийд даяар бас Руди Гобертийн төлөө хүмүүс залбирч байна. Тэгээд зөвхөн сагсан бөмбөгийн биш хөл бөмбөгийн одоо Ювентус багийн хамгаалагч Даниэл Ругани гэж тоглогч бас коронавирусын халдвар авсан байна. Тэгээд жүшин Том Хэнкс их нартайгаа ер нь гэх мэтчлэн бас урлаг соёл спортын олонний танил хүмүүс бас их өртөж байгааг та нар бас харж байгаа. Тэгээд хөл бөмбөгийн тоглолтууд бас үзэгчдгүйгээр тоглолтуудаа үргэлжлүүлж байгаа. Тэгээд өчигдөр би та нарт бас сонирхолтой юм харуулъя. Ерөнхийдөө 1000-аас дээш хүмүүс бол суулгахыг хориглосон байгаа. Ер нь таас айгүй тэгээд өчигдөр стадионы гадаа хүмүүс бас ингэж цугласан байна. Та нар харж байгаа маск зүүсэн хүн бол ер нь бол баг байхгүй. Ер нь бол байхгүй. Одоо ингэ хараад бол. Тэгээ миний анзаарсан нэг сони юм нь юу гэхээр энд байдаг зарим монголчууд маск зүүгээд гадуур явхлаар хүмүүсээс аюу сонио хараад байна гэдэг ч юм уу те. Жохон ялгуурлан гадуурх юм аюу их ажиглагдсан байгаа. Тэгээ дараа нь би ингээд эрүүл мэндийн холбогдох байгууллагуудын мэдээллийг харсан чинь хэрвээ өвчин тусаагүй эсвэл олон нийтэд одоо юу гэдэг контактанд байдгүй биш л бол маск зүүх шаардлага байхгүй гэсэн мэдээлэл бас аюу их явсан. Тэгээд эрүүл мэндийн сайд нь хүртэл өөрөө тэгж хэлхий би сонсоод бас жоохон гайхажсэн гэх юм уу. Тэгээ би одоо жишээ нь Парисын төв рүү ингээ явах юм бол маск зүүсэн хүн бол ер нь бол баг байхгүй. Онгоцны буудлаар яг Аз хүмүүс дийлэнх нь бол маск тавьж байгаа. Тэгэхээр бол яг удамжинд бол хүмүүс маск зүүхгүй байгаа нь надад бол аюу хачирхалтай санагдсан. Тэгээ миний хувьд бол энэ бас ингээ Франц өвчин хурдан тархах нэг шалтгаан болж байгаа юм болов уу? Мэдээж хүн шууд өвчин тусаад шууд өвчин туслаа гэдэг мэдхгүй нэлээ их гадуур явна, олон газар орно, олон хүмүүстэй уулзна. Эхний 14 хоног мэддэггүй байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр 14 хоногтоо маск зүүхгүй явах юм бол өвчнөө тараагаал яваад ин гэсэн үг үстэй тий. Тэгээ би саяхан нэг подкаст үзсэн. Энэ пост нь болохоор Майкл Остерхолм гэдэг энэ хүн болохоор олон улсын одоо насаараа баг энэ халдварт өвчний эсрэг одоо эксперт хийж байгаа бас дэлхийд урдаа тавьдаг эрдэмтэн юм бэлээ. Тэгээд энэ хүний ярьсан зүйлээс нь би та нарт бас чухал зүйлсийг хэлж өгье. Тэгээд энэ хүн гар ариутгагч болон энэ маскны үр дүнгийн талаар ярьсан байгаа. Тэгээд та нарт энэ ярьсан зүйлийг хүргэе. The hand sanitizers actually are a great thing for stopping a lot of infectious diseases. They actually are really good. They're good for your hands, in terms of the skin. They kill the bad bugs. But the whole issue of using your hands, touching your face that people all concentrate on, yes, the data is actually very weak that this kind of virus is going to be transmitted that way. So I wouldn't tell you to stop using hand sanitizers, but don't think it's going to have a big impact on this bug. Did you see that viral video that's going around of that woman who was giving the address at the behest of the White House? And she tells people not to touch their face and then immediately licks her finger and turns the page. Yeah, I saw that. Well, why is she telling people not to touch their faces? Because, the thought is that there are receptors around your eye right here that actually for this virus could get in and then get into your body. Mm-hmm. And, the data we have on this is so sparse to say that that's the case.
I think the primary thing about hand washing is legitimate, but one of the things people want to do something. They want to be able to feel like they're doing something, and so we tell them, wash your hands often and to prevent this disease. And I feel like we're not being really honest with the people, that the data, and we've looked at this very carefully, really is about just breathing air. And that's a hard thing to stop. So keep doing the hand washing, but don't think that that's going to stop this disease. You asked about the mask. It's going to stop other stuff. Yes, the masks. Well, there's two kinds. Right. Basically, the surgical mask, which just fits over. And the reason it's called a surgical mask is because it's loose fitting, just fits, kind of ties behind you. It was worn by surgeons so that they don't cough or drip into your wound. Right. And it was never made to protect you from bugs coming in. So those little spaces on the sides, that's not a problem if I'm breathing into the cloth right in front of my nose. But in terms of the air coming in on the side, they're not effective at all. So people wear them, they look like they're doing something, they're not. Now, if you are sick, they may help a little bit from you transmitting, because if you cough, then you cough right into that cloth and some of it will embed in there and not get out around. The other one, though, is called an N95 respirator. But for all intents and purposes, it looks like a mask. It's just tight face fitting. It has a seal. Yeah. Well, we use them all the time in healthcare all the time. And they use them actually about 90% of them are used in industry. They're very effective. The problem is we have a big shortage. Right now we have hospitals that are down to just a couple days worth of these masks. And it's because we don't stockpile anything in this country. Hospitals don't have the money to do that. Тэгээ энэ бол аюу сонь сонсоход байгаа байхгүй. Хаши бидний одоо ингэ явж явж бидний тэр хэрэглэдэг нэг удаа ингэ маск бараг үр дүнгүйгээд хэлчлээ. Тэгээд бас нөгөө талаараа юу гэдэг одоо placebo effect гэж та нар сонсч ирсэн бах. Ямар нэгэн зүйлийг хийх юм бол хүний сэтгэл зүй одоо хүнд жишээ нь чихэр өгөөд энэ чихэр чамд бол амар тийм гайхалтай нөлөө үзүүлнэ гэж лээд тэр одоо чихрийг идэхэд нөгөө хүн мэдгүй байгаа штэ. Одоо ийм гэж бодож байгаа штэ. Тэгж бодож ууглаар хүний одоо тэр дархлааны систем биед нь бол эерэг өөрчлөлт гардаг тийм судалгаа яг жинхэнэ одоо шинжлэх ухааны судалгаа байдаг. Түүнтэй бас холбоотой байж магадгүй. Одоо би маск зүүж байгаа, гараа баймаа угааж байгаа гэж бодох тусам одоо илүү биед нь эерэг өөрчлөлт орох гэдэг ч юм уу те. Тэгээ түүнээс гадна бид нар бол яг амьдрал дээр сэтгэл зүй талаас нь нэлээд ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ямар нэгэн нас айх өөрчилж хамгаалах гэдэг бол хоёр өөр зүйл гэж боддог. Ямар нэгэн нас одоо өөрчилж хамгаалж болно. Гэхдээ айх шаардлага байхгүй. Айснараа одоо айж сандарснараа хүний сэтгэл санаа нөлөөлөөд түүгээрээ стресс идэвхснээр одоо хүний эсэргүүцэл муудах тийм сөрөг талтай. Тийм учраас аль болохоор тайван байх хэрэгтэй. Мэдээж одоо хийх ёстой юм а хийгээл. Тэгээд аль болохоор маш тайван байх хэрэгтэй. Инээх хэрэгтэй. Жоогон жаргалтай байх хэрэгтэй. Тархиа амраах хэрэгтэй. Тэгснээрээ бол бид нар бол сэтгэл зүй талаас өөртөө аюу их тусалж ин гэсэн. Тийм учраас сошиал одоо юу гэдэг мэдээллүүд хараад хитрхи бас сандраад байж болохгүй. Яг хийх ёстой юм а хийгээл. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй шүү гэдгийг сануулъя. За тэгээд энэ хүү одоо Майкл Остерхолм гэж эрдэмтэн яг амьдрал дээр яг яах ёстой, яг яавал эсэргүүцэл илүү сайжрах талаар бол ярьсан байна. Тэгээд энийг та нарт бас хүргэе. What can someone do to shore up their immune system while this is all going on? Well, a couple things. First of all, just being as healthy as you can be. Wait. I'm getting up there right now where, it becomes more and more of a challenge to stay, in good shape. Keeping in shape is really important. Second thing is, if you're on medications, like for high blood pressure, don't miss them. Take those drugs because they're really important, even though they may not appear simple, you don't have any symptoms of high blood pressure or something like that. And then I think just, getting sleep and eating a healthy diet. And that's about what we can do today to help get you prepared for this. За тэгээ та бүхэндээ харж байгаа ер нь эцсийн яг бид нар амьдрал дээр яг одоогийн байдлаар хийх хамгийн сайн эмчилгээ юу вэ гэхэлэр биений жиндээ анхаарах хэрэгтэй. Илүүдэл жинтэй хүмүүс бол тус магадлал өндөртэй. Тэгээд спортоор хичээлэн гэсэн үг. Тэр бол тэгээд зөв хооллох хэрэгтэй. Нойрсон авах хэрэгтэй. Энэ гурван зүйл бол бидний одоо яг өнөөдөр хийж чадах шинжлэх ухаанаар хамгийн баталгаатай эмчилгээ гэж дүүнэж байна. Тэгээд та нар магадгүй энэ бичлэгийг дуусаад нэг гар дээр нэг 10-аар 3удаа сүнэдэг ч юм уу те, эсвэл зүгээр ер нь хийж чадхаа л хийх хэрэгтэй. Зүгээр хөнгөн алхаад ирэх ч юм уу те, гадуур зүгээр. Гэхдээ та нар хамгийн гол эмчилгээг мэдэхгүй байна.